За харцаагийн гэр зургийг бас хүчтэй болгодог нэгэн зүйл бол контраст байгаа. За та бүхэн контрастыг зураг буулгасны дараа компьютер дээрээс нэмж болно. Эсвэл камерынхаа тохиргоо дээрээс бас контрастыг нэмж өгөх боломжтой. За контраст маань ямар учиртай вэ гэхээр гэрэлтэй хэсгийг гэрэлтээр нь сүүдэртэй хэсгийг сүүдэртэйд нь хоёр тийш нь хоёр туйл руу тулгадаг тийм зүйл байгаа. Та бүхэн харцаагийн гэр зургийг буулгахдаа анхнаас нь харцаагийн сонголт дээр нь тавьж аваад буулгах хэрэгтэй. Өнгөц зураг буулгачаад түүнийг харцаагаан болгох нь бас хэтэрхий хуурамч харагддаг. Анхнаасаа харцаагаанаар авснаар та бүхэн зургаа хэрхэн зөв болж байгааг харах бөгөөд бас зохиомжоо та бүхэн шууд харах боломжтой. Сая бид бүхэн харцаагийн гэр зургийг буулгахдаа юу юун дээр анхаарах бол ямар даваа тал байдгийг үзлээ. Одоо ингээд жишээ зурганд орцгоё. Та бүхэн сая зураг авалтыг харсан байх. Саяны зураг авалтаас та бүхэн анзаарсан байх. Гэрэл зурагч нэг биетийнхаа наан цаана гарах гэх мэт илүү сонирхолтой орлогуудыг хийж үзснээр зураг маань илүү сонирхолтой болж игдэг байна. Хөрөг зурагт харцаагийн гэрэл зургийг ачигдсанаар тухайн хүний зан арын шин болон эмоцийг илүү сайн гаргаж өгдөг. Энгийн биетүүд дээр харцаагийн гэрэл зургийг ачигдсанаар тухайн биетийн хэлбэр дүрс болон хөдөлгөөн нь үзэгчдэд шууд харагддаг байна. Өнөөдрийн маань хичээл энэ үрээд өндөрлж байна. Та бүхэн харцаагийн гэрэл зургаар юг бодвол илүү сонирхолтой болон харцаагийн гэрэл зурагт юг анхааруул илүү зохистойг мэдчихсэн багч найдаж байна. Ингээд нэвтрүүлгээ өргөжүүлэн үйл авч үздэг. Зураг буулгахдаа гол биетийг бусдаасаа салгадаг 3 зам байдаг. Үүний эхнийх нь гол биет фокустай бусд нь фокусгүй бүрэлдсэн болсон байдаг. Үүний дараагаар хөдөлгөөнөөр ялгардаг ба хамгийн сүүлийнх нь өнгөөр ялгардаг байна. Үзэгчдээ энэ удаагийнхаа зочноор та бүхэнд Батбаатар өнөөдөр саяны гэрэл зурагч мөн iNet сайтыг эрхлэгч Монголын фото ньюс сэтгүүлийг гаргаад байгаа Батбаатарт та бүхэн уулзж байна. За Батбаатараа та юунэтэй үзэгчдээ хэрхэн гэрэл зурагт хөл тавьсан хэдэн жил уран бүтээл хийж байгаа. За баярлалаа. Тэгэхээр Монголын гэрэл зураг гэдэг энэ салбарт бас үзэж байгаа энэ хийж байгаа төрөлхтний төвшний мэргэжлийн хүмүүстэй хамт бас энэ сайн нэвтрүүлэг хийж байгаа талархаж байна. Миний хувьд бол гэрэл зургийг 1990-ад оноос хойш сурч хэлсэн соёлын гайхалтай цэргийн юм зөвчний шаг болоод одоо Бэрсэний гэрэл зурагт ажиллаж байхдаа энэ одоо тэрнэрэлж анхныхаа заалгаж байсан. Энэ бол антилийг гэрэл зураг сурсан гэж байна л да. Энэ зах зээл хэлээд бид чинь бас юу яах вэ гэдэг. Тэр үед гэрэл зураг санаа
гэр зурагтай холбоотой байж байна. За тэгэхээр энэ хугацаанд мэдээж олон зурвал олон газар ажиллажсэн юм байна. Тэгэхээр одоо хамгийн сүүлд та Монголын фотог гэвсээ Монгол хамгийн анхны фото сэтгүүл project-ийн сэтгүүл гарч байгаа тийм. Энэ сэтгүүлийн хамлаас үзэгчтэй байна. Тэгэхээр яг энэ гэр зургийн сэтгүүл гаргах санааг өөрийнхөө INET вебсайтыг үүсгэн байгуулснаас хойш зэрэгцүүлээд ийм сэтгүүл гаргах боломжтой байна даа гэдэг бодож байсан. Тэгээд болно баг хамт олон энэ гаргахтай мэдээж тэгээд мэдээж санхүүгийн асуудал ямар ах вэ. Тэгээд ер нь зөвлөд энэ жилээс яг энэ 11 оны 1 сарын 7-нд април сард Монголын гэр зураг мэдээлсэн энэ нэрийг баталгаажуулж аваад тэгээд энэ дээрээс эхлээд одоо ихний дугаараа хэлтэлсэн зөвхөн олон хүнтэй хамтарч ажиллаж байгаа болохоор үндсэн баг редакцийг бүрдүүлэх гэж байна. Яасан тэгээд энэ бол манай гэр зураг тэлхтэй гэр зураг хамсалдаг тийм сайн мөртөж гэр зурагчид залуучууд хамтарч хийж байгаа маань ихний дугаар маань 5 сард ирдэг гарсан. Энэ дэвэн одоо энэ жил түүхэн том ойн болж штт. Тэгээд 100 жилийн тэрхүү 90 жилийн гэдэг. Тэгэхээр манай гэр зураг нь хэдийн үед өссөн тий Монголд орж ирсэн бэ гэдэг талаар гэр зураг судлаач гэр зургийн талаар байдаг цуглуулах гэдэг хүмүүсээ одоо энд бол манай гэр зураг цуглуулагч болт гэж юм байгаа. Тэгээ энэ залуугийн өөрийнх нь бас өөрийнх нь өрөөс юунд цуглуулах дотроос Богд хааны 5 настай 1985 онд Монголд одоо хажууд залууч ирсэн байна те. Тэгэхээр Монголын гэр зургийн түүхэн үүсэл бол баг энэ хүний одоо 5 настай навсан энэ зургаар бол тодорхойж болохоор байна. Тэр үеэс эхлээд манад ер нь зураг авч ирсэн юм байна. Тэгэхээр манад бол одоо 130 жилийн түүхтэй л та гэр зураг бас хэд бол 200 жилийн түүхтэй манайх бол нэг 20 сэтгүүлийн маань дараагийн дугаар. За эдгээр бол төлөвснөр бол 2 сард нэг удаа гаргая гэж яг нэг л цаг нь болчт юм байна. Тэгээд дараагийн дугаар нь 7 сарын ихээр наадмын өмнө наадмын өнгөс гарах юм уу гэж бодож байгаа. За тэгэхээр хоёулаа тэний өмнө бүтээл байна. Та ер нь яг аль төрлийн гэр зураг илүү авах сонирхолтой. Тэний өмнө ч юм аль чиглэлээр. Миний хувьд болохоор яг өнөөдөр сонинд ажилтдаг гэр зурагч нь болохоор өдөр тутмын мэдээллийн чиглэлээр их авч байгаа. Өнөөдөр Монгол орн тусмаа Улаанбаатар хотод нэрмөл юу болж байна? Тэр болгоно бол одоо редакцийн даалгавраар өгч байна. Тийшээ юу авах вэ? Энд нэг үйл явдал болж байгаа, нээлт болж авч байна, үйл бол авч байна. Шоу зэний болж наадам болов авах гэж тийм. Тэрний ер нь сүүлийн 4 жил тийм 6 жил төхөө авсан бол устгч тийм их хамт болсон байна. Тэгээд Монгол орны бас Монгол хааны тийм салбаруудыг төлөв явж байна. Ойдлогоор зургаатай. Тэгээд энэ 5-7 жилийн зурагч гэдэг. Өмнө нь өөрийнхөө тухай ярих тул 93 оноос 2004 он хүртэл Эрдэнэ төлөвлөрийн гэр зурагч байсан. Тэгээд Монгол хааны жилийн галзуу бас юу гэдэг нь ажлынхан шуумар дамгаалж авдаг. Тийм л тэний бас нэг ангийн хамттай үзсэн гарч ирсэн байна. Тийм ус төрчдийн 2007 оны сүүлээр 2007 оны 12 сард энэ үзэсгэлэн байгасан. Монголын ус төрчдийн одоо парламентын ус төрийн гарсан нэг ангийн үзэсгэлэн тэр гарч ирсэн. Тэрний дараа тэр бас баяжуулаад цомог болгоод Монгол төрийн төшөөд гэдэг цом гарсан. Тэр нь 90 оноос хойш сүүлийн 20 жилийн өмнө базаж хийсэн. Улс төрийн мэдээллийг харуулсан тийм зураг байна. Тэгэхээр яг гэр зурагчдаас нэг тийм зураг байдаг шүү дээ. Энэ зургаар би яг энэ зургийг одоо намайг илэрхийлж чадна гэсэн зураг. Тэний хувьд зураг. Зурагч юм бол бас тэр нэг тухайн үед акшныг авахгүй байх маш чухал л да. Сайн зураг авах бол ер нь аймын бэлэн байдал тэр